Ер нь бодит байдал дээр бол төгтгөлдсөн ч гэсэндээ нөгөө намаасаа нэр дэвшээл дарга болж байгаа юм чинь их бага хэмжээгээр талтаал байж таарна шүү дээ. Тэгээ хүн юм чинь бүрэн бол арилахгүй байх. Арай дээр болж магадгүй. Эхний заалт нь ягаад дэмжихгүй вэ гэхээр зэрэг улсын их хурлын даргад олонхоос нэр дэвшүүлнэ. Энэ заалт үндсэн хуулинд байхгүй заалт. Монгол улсын үндсэн хуулинд болохоор улсын их хурлын дарга дид даргыг улсын их хурлын гишүүд дотроос сонгоно. Улсын их хурлын дид даргыг нам эвслийн бүлгүүдээс одоо нэр дэвшүүл сонгоно гэж байгаа. Агуулга нь юу гэж уншигдж байна гэхээр дид дарга гэдэг бол тэр намын, тэр бүлгийн эрх ашигыг илэрхийлж байгаа одоо энэ намын мэтгэлцээний клубын төлөөлөгч мөн дид дарга. Их хурлын дарга бол заавал нам эвслийн байх албагүй. Олонхын ч байх албагүй. Тийм болохоор анхны чуулган дээр хамгийн ахмад настайг хуралдуулдаг. За дээрэс нь ерөнхийлөгчийг эзгүүд улсын их хурлын дарга одоо үүрэгт ажлыг нь хариуцдаг ийм зохицуулт үндсэн хуульд байгаа. Энэ нь бол цаана бас юуг илэрхийлж байгаа нэхээр нөгөө үндэсний нэгдэл буюу аль нэг нам, аль нэг хэсэг, аль нэг бүлгийг сонирхлыг илэрхийлэхээс илүүтэйгээр төвч байр сууриас байна гэдэг агуулга нь бол энд харагдаж байгаа юм аа. Тийм болохоор заавал олонх биш. Заавал цөөнх биш. Гишүүдийн дотроос нэр дэвшүүлнэ гэдэг үндсэн хуулийн агуулгад хуулийн нэмэлт өөрчлөлтөө нийцүүлэх шаардлагатай болов. 2028 онд харьцан нам олон холцохоор одоо манад энэ хэрэгтэй байж магадгүй гэж бол бодоогүй байх. Одоогийн нөхцөлд бол энэ хүчинтэй байгаа. Заалт энийг дахиад үргэлжлүүлээд оруулж байгаа. Олонхын дотроос нэр дэвшүүлнэ гэдгийг нь хасаж болох уу? Энэ үндсэн хуультай таны бодлоор харшлах зүйл байхгүй гэж бодож байна уу? Би бол үндсэн хууль дээр энэ агуулгыг харахгүй байгаа. За үнэхээр тийм ээ. Үндсэн хуулийн дээр бол олонх гэж үг ерөөсөй байхгүй. Улсын их хурлын гишүүд дотроосоо нэр дэвшүүлж саналаа хэл гарган сонгоно л гэдэг үг байна. Тэгэхээр энэ нэгдүгээр залтыг баг үндсэн хуулийнхаа үгээр бичихэд болно. Зөвхөн үндсэн хууль тайлбарлах албагүйгээр шууд бичиж хэрэглэж болно. Энд бас намын олонх, бүлгийн олонх, сонгуулиар олох болсон тухай биш зүгээр улсын их хурлд байгаа тэр олонх болсон гишүүд нэр дэвшүүлээ сонгол гэдэг ийм зарчмыг бол бичсэн. Тэгээ бүдэг байдлаар ойлгоод буцаагаад уламжлалт байдлаараа энэ чинь олонх болсон нам руу шилжих юм биш үү гэдэг байдлаар харж байгаа бол зөвхөн үндсэн хуулийнхаа текстийг шууд бичиж болно. Түрүү номын чимэг гишүүний бас асуултан дотор үгэн дотор гарсан намаас төдөлзүүлэх гэдгийг бид бол туйлын утгаар тавиагүй. Биднэрт альтернатив буюу нөгөө одоо хуулиар нь бас байгаа юм. Намаас улсын хурлын дарга төдөлзүүлэхгүй байж болно. Гэхдээ дөрвөн зарчмыг хуульчлах хэрэгтэй. Германд бол маш тодорхой хуульчилсан байт юм билээ. Нэгдүгээрт улсын одоо парламентын спикер бол намын бүлэгт тариалагдахгүй гэж хуульчилсан байлээ. Олон улсын намын бүлэгт орохгүй шүү гэж. Хоёрдугаарт намын улс төрөөс ангид байна шүү. Намын дотоод сунгаанд оролцохгүй, намынхаа улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй шүү гэж. Гуравдугаарт хэвлэл рүү болон олон нийт рүү гарахдаа зөвхөн улсын их хурл парламентаа төлөөлнө шүү. Ямар нэгэн байдлаар намынхаа нэр дэвшигчийг дэмжиж гүйхгүй, намаас сурталчилдаад намынхаа олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй, зөвхөн улсын их хурлын байр суурийг илэрхийлэх үг хэлнэ шүү гэсэн хатуу зарчимтай юм байна. Дөрөвт нь энэ зарчмуудыг жоохон зөөлрүүлээд сонгуулийн үр дүнгээр ард түмний мандат буюу олонх цөөнхөд маргаан үүсгэх болвол зөвхөн энэ тохиолдолд бүлэгтээ орж энэ бүлэг олонх юм а гэдэг одоо баталгааг бий болгох зорилготой дотор нь ор саналаа өгнө. Тэрнээс бусад үед бүлгийн үйл ажиллагаанд орохгүй гэдэг зарчим дахиад тавьчих юм бэл. Тэгээ энэ зарчмуудыг хуульчих юм бол заавал одоо намаас төдөлзөн гэдэг энэ одоо үгийг нэхэд ах шаардлагагүй. Энэ дөрвөн зарчмыг хуульчлаад энэ дөрвөн зарчим чинь парламентын спикерийг төвийг сахисан нам чивш байдал руу явуулчих учраас бид бол хууль санаачлагчийн хувьд бол заавал хатуу байр суурь тэр үгэн дээр илэрхийлэхгүй л гэсэн бодолтой байна. Тэгээ дотроосоо гэдэг чинь бол тэгээд их хурлын гишүүд дотроосоо гэсэн үг болохоос олонхоос биш, цөөнхөөс биш, хамаагүй дундаасаа тэгээд гэсэн үг шүү дээ. Өөр гадны тийм үү? Гишүүн биш нөхөр их хурлын спикер дарга болгочих вэ гэж тийм агуулгаар үндсэн хуулийн тусгасан байлаа шүү. Энийг бас зөв тайлбарлах ёстой байх. За жаргал сайхны золж байгаа гишүүн. Энэ тодруулж асууя.
олонх их хурлын даргад нэр дэвшүүлнэ гэдэг нь сонгуулийн үр дүнд бий болсон олонхын нам бүлэг гэсэн үг биш юм бэ гэдгийг тодруулж. Тэмүүжиг шүү хариулъя. Хуулийн төсөл дээр олонх гэж бичсэн нь сонгуулийн үр дүнгээр бий болсон нам эвслийн бүлгийг яриаггүй. Тухайн нэр дэвшигчдээр олонх болж байгаа гишүүдийн тухай яриа. 126 гишүүний одоо олонхын саналыг аваад нэрээ дэвшүүлж байгаа хүний тухай яриа. Бид улсын их хурлын даргыг 126 гишүүний тал буюу 64 гишүүний гарын үсгтэйгээр огцруулдаг. Нэр дэвшилт бас энэ босгийг давж орж ирэх ёстой гэдэг шаардлага үндсэн хууль дээр бас яригдж магадгүй гэдэг агуулга бас ер нь бол хүмүүсийн үзэл санаанаас бол гарч ирдэг. Тэгээд дахиад хэлэхэд үндсэн хуулиар маш тодорхой намчраж болдог албан тушаалыг бол дэд дарга бичсэн байна. Намын бүлгүүдээс намчрахнаа. Намчраж болохгүй албан тушаал бол улсын их хурлын дарга байна гэд энэ намчрагдаггүй хоёр үйлдэлийг тэнцвэрийг олох гэж үндсэн хууль зохицуулалтаа маш тодорхой илэрхийлсэн байл. Бид энэ дагуу одоо явах ёстой.